За юу цаанда манайхан өнөөдөр та бүдээ Stranger Things сурлалынхаа 3 дугаар бүлгийг ярьж өгöd бэлэн боллоо. Тийм болохоор та админ одоо мэдээж хэрэг лайк болон subscribe дараад манай сувгийг дэмжих мартуузай. Одоо энэ сурлаа эхлүүлцгээе. You know the plan. You know the plan. За энэ хүү сурлалын 3 дугаар бүлэг аль биесээр эхлэхэд нэгэн нууцлаг лабораторид сурлагын үйл явдал эхлэвэ. Зөвлөлт холбоот улсын хаа нэгтээ хэсэг бүлэг эрдэмтэд 1984 оны 6 дугаар сарын 1 өдөр маш нууцлаг төхөөрөмжөөр туршилт явуулсан боловч эцэст нь туршилт бүтлгүүтэж олон 10 цэргүүдийн амнаас эрсдлээ. Түүний дараа тэргүй туршилтыг ажиллаж байсан цэргийн дарга нь туршилтын алхах эрдэмтнийг өөрийнхөө хүнээр алуулж хайснаа тэнд байсан өөр нэг хүнд чамд энэ зүйлийн учрыг олоход 1 жил үгүй хэмээн хэллээ. Яа. Ингээд үүний дараа үйл явдал солигдоход 1985 оны 6 сарын халуун зууны улирал болсон байлаа. Биел тохиолдсон аимшигт явдал ба Хавкинс хотын доор үүссэн байдаг доод ертөнцийн хонглоос хойш аль хэдийн 6 сар өнгөрсөн байдаг бөгөөд манай эдэж туссан амьдралаа хөөгөөстэй Майк Чин бүлэг дээр 11-т маш сүрхий хайрцагтын холбоотой байсан байдаг бөгөөд бүр Хопрын хажууд айж имэх зүйлгүйгээр 11-т ангалцж өгч байгаа юм чинь. Тэр зур Хавкинс хотод Starcourt гэдэг амар том сүрхий худалдааны төв нээгдсэн байдаг бөгөөд манай нөгөөлаг Стив Харрингтон ч тентгийн заримгийн мухлагт худалдаг чигдэж байлаа. Түүний дараа Стив дээр манай эд хурц ирэнгүүтээ арын халахаар дэлгүүрийн кино театрлоо орж хулгайгаар кино үзэж гарлаа шүү. За тиймгүй манай эд яг киног үзээд дундаа ороод үжидэл гинт тог тасарч хот тэр чигээрээ хавааранхуу болдог бөгөөд яг тэр үед нь Хавкинс хотын хаа нэгтээ нэгэн харанхуй агуулга дотор нэгэн үл мэддэг зүйл гарч ирвэ. Ингээд үүний дараа үзэг солигдоход Нэнси Жонтон хоёрч эргэн гарч эхэлдэг ба манай хоёр ч өнгөрсөн бүлэг дээр аль биесээр хосууд болсон байгаа шүү дээ. Тиймхүү зуны амралт эхлэхэд Нэнси Жонтон хоёр хоёулаа Хавкинс хотын сонингийн газарт ажилд орсон байдаг бөгөөд ядаж байхад энэ өглөө Нэнси Жонтон хоёр унтсан болохоор ажилдаа хоцроод ирэв. Бүүдэхгүй гэж. За үүндээ зэрэгцээ Дастин ч одоо шинжлэх ухаан заадаг хүүхдийн цуснд бүтэн сар амарсны дараагаар гэртээ эргэн ирж байдаг бөгөөд тэр зураа хідэн найзууд руугаа залгаад толбогдох гэтэл цаадуулан бүр хариулсангүй. Үүний дараа Дастин ч их баргаа гэртээ орж иртэл Майк, Вил, Лукас 11 Макс тавч Дастинд гинтийн бэлэг барьж ёстой мартагдаагаар угтаж авлаа. Тэр зур Максын хойд ах Билли ч энэ зүүн Хавкинс хотын усан санд аврагчийн ажилд орсон байдаг бөгөөд тех зураа Билли юм уу шаарч нь Хавкинс хотын хижээл насны анианаар дунд бол од болцсон тууж явдаг бөгөөд бүр тэр дундаас биш тий. Майки ээж Кэрн ч одоо Биллид илүү татагтаад байдаг шүү. Ян зүрийн болох үедээ базарвана гэж. Харин нөгөө талд Хопперч 11 ба Майки харилцаанд баг зэрэг санаа зовцсон тууж явлаа. Хоппер 11-ийг өөрийн охиноо болгон өргөж авсны дараагаар Майкийн баг нарна гэж 11-тэй баг өдөр бүрийг хамт өнгөрүүлж байгаа бөгөөд энэ талаар Хоппер 11-тэй очиж чөлөөтэй ярилцсан гэхээр чаддгүй насан. Тийм болохоор ямар сайндаа манер Жойс дээр ирээд 11-тэй хэрхэн ярилцах талаараа зөвлөгөө энэ авсан тууж явал яах вэ? Үүний дараа үзэг солигдоход Дастиныг угтаж авсан манай тавч Дастинтай хамт цуг нэгэн өндөр тавтамжийн радиус оруулах гэж явж байдаг бөгөөд Дастин маань тэрүүгээрээ өөрийнхөө найз охинтой холбогдно гин шүү базар байна. За манай Дастин шинжлэх ухааны цуснд 1 сар байхдаа Сүзи гэдэг нэг охинтой танилцсан бөгөөд манай эд яг ингээд бөөнөр явж байтал гинт 11 Майк хоёр ч найзуудаасаа сааж тустай явдаг уу? Яах гээд идэг хоёр юм дээ. За манай эдийн энд хайр сэтгэлийн асуудал явж байх зур ангийнхэнд гарсан өнөө хаягдсан агуулхад өөр нэгэн учир нь ойлгохдохгүй зүйл болж байдаг бөгөөд баахан харахнууд нөгөө агуулга дотор цугаснаа дараа нь нэг нэгээрээ хайлж улаан мах болоод урсаад байл яах вэ? Юу л болох гээд идэм бол доо бурхан мэн гэж. Ингээд үүний хараас үзэг солигдоход Дастин ч найзуудтайгаа радио холбоогоо өгсөж дуусаад найз охинтойгоо холбогдох гэсэн чинь болдгоо наасан. Тэр зур гэртээ ирсэн Хопперч Майк 11 хоёрыг ахаад л цуг ангалцсан сууж байхыг харангуйтаа ихэндээ Жойсийн зааж өгсөний дагуу очиод сайн найз чиг нь ярилцах гэж үзлээ. Гэхдээ гисэн ч тэр үед нь Майк Хопперыг жаахан ээрч муураад авахаар нь шоолж эхлэхэд Хопперч шууд Майкийг дагуулж ангуудаа гэрт нь хүргэж өгөхдөө 11-ээс хол байхгүй бол амтан болно шүү гэд сүрдүүлээ тавиа. Тэр зур Минзино бишээ Дастин найз охинтойгоо холбогдож чадахгүй болохоор нь Луксэр хидэж сүулдэ шөнө өрөө болохоор нь Дастиныг ганцаарныг үлдээгээд явах гэтэл нэг худлахгүй Дастины радиод баахан орс хүмүүсийн яриа орж ирлээ шүү. Юуны яриа олоо сонсч одоо Дастин минь. Энэ зур Билли өдөр нь Майки ээж Кэрнийг болцсон дурсныхаа дараа тэр шөнө Кэрнтэй уулзна гэж явж байтал гинт нэг зүйлийн дайралтанд төртөж араас нь Биллиг ямар нэгэн зүйл гарч ирснээр нөгөө баахан харахнууд өгөөд байсан агуулх руу татаад аваад явчихва. Үгүй Билли одоо амьд гарч ирч чадах болов. Ингээд үүний араас суурлын 2 дугаар эхлэхэд Билли ч өнөө үл мэдэгдэх зүйл татуулан агуулх руу явсан орсны дараа ашгүй тэндээсээ буцаад гүгэд гард ирдэг бөгөөд түүний дараа машина унаад гэс холдоод явлаа шүү. Тэгээд үүний дараа Билли ч утасны бүгд дээр цагдаа руу залах гэж байтал гэнэ доод ертөнцөд хүрээддэг ба тэнд өөрийнхөө хөлбөрийг олж харснаар энэ ангийн үйл явдал эхэлж байгаа маа. Тиймгүй маргааш өдөр нь болоход Майк ч 11 рүү яриад уулзах чадахгүйгээ хэлдэг бөгөөд өчигдөр Хоппер Майкийг дахиж 11-тэй уулзныг бол баг алдан шүү гэд хэлсэн юм байгаа юм баха. Гайхтар гэж. Тийм болохоор Майк ч 11-тэй уулзах чадахгүй гэж хэлэхдээ эмээгээ удлаа өвдсөн болгож алж өглөө. Энэ зур Нэнси ч сонигийн газар байхдаа баахан харахнууд бөөнөр өгсөн талаар дуудлага авч тэрийг Жонтонтой цуг сурвалжлахаар явдаг вөө. Энэ хооронд Дастин ч нөгөө айхтар том дэлгүүр дээр очин Стивтэй уулздаг бөгөөд Стив Дастин хоёр ч бие биенийгээ харангуйтай хөөж тавих гээд яа гэдэг юм бэ? Амдууд болцсон юм. Тэг зураа Дастин өөр нэг шин дүр болох Робин хэмээх охинтой танилцлаа шүү. Робин Стивтэй хамт цуг заримгийн мухлаг тодолдог ч гэдэг ажээ. Түүний дараа Дастин өнгөрсөн шөнө барьж авсан орсуудын яриаг Стив сонсуулдаг бөгөөд юу яриад байгааг нь орчуулахад Стивийн тусламжийг хүсв. Харин тэр хооронд 11 ч одоо Майкийн гаргаад байгаа сонин үйлдлийн талаар Максаас зөвлөгөө авахар очдог ба харин нөгөө талд Майк ч Лукстэй 11-тэй цаашд яах талаараа бас Хопперт хэрхэн алуулах байх талаараа
ярилцсан сууж байх шиг. Манай эд ч нэрээ том болж дээх. Энэ зүр хөөрхий Вил найзууд дотор ганцаархны хайр сэтгэлийн асуудалгүй бөгөөд уг нь Майк, Лукас, Дастин тэр гуравтай хуучных шиг баймаар явж нөгөө хэдэн юмнууд нь бүгд найз охтуудтай болоо Вилийг тоодгүй наасан. Тиймээс үүний араас үзэг солигдоход нөгөө гайтай шөнийн дараагаар Вилич нэг сонин өөр зүйлийн хүчинд автаж өөрийнхөө биеийн хяналтыг бага багаар алдаж эхлэв. Яг л 2 дугаар үлэгт Вилийг нөгөө сүүдрийн мангас эзэмдээд авцсан байдаг шиг шүү дээ. Тэр хооронд өнөө Робин гээд нэртэй охин чинь Стив Дастин хоёрын нууц зүйл хийгээд байгааг гадарлангуудаа явж очиод манай эрт Орс яриг нь орчуулахад нь туслахаар болов. Арай Орс л мэдгийн биш үсттэй. Нөгөө талд Нэнси Джонтон хоёр ч өнөө дуудлагын харахнуудыг очиж үздэг ба Джонтон ч тэр үеэрээ баригдсан харахны зураг авах гэж байтал нөгөө харах нь Джонтны урдаас маш хачин чигтээ үйлдэлүүд гаргаад идэг насан. Тэгснэ өнөө харах чинь Джонтны гараад явсны дараагаар улаан махуулж хайлаад урсаад алга болоод өгдөг насан. Юу л болох гээд байгаа юм дээ тэнгэр бурхан минь. За энэ хүүний дараагаар үзэг солигдоход Макс 11-ийг Майктай холбоотой асуудлаас нь анхаарлыг сарниулахын тулд нөгөө шинээр нэгдсэн дэлгүүрлүүд дагуулж яваад баахан шопинг хийлээ. Тэр зур Майк ч бас Лукастай хамт цуг дэлгүүр дээр ирж 11-ийг аргахад зориулаад бэлэг сонголцож явж байлаа. Тэгтэл удалгүй Майк, Лукас хоёр салгаж явж байгаад 11 Макс хоёрт баригддаг бөгөөд Майк чинь өнөө өглөө 11-т эмийг асарч байгаа учраас уулз чадахгүйгээд худлах хусцсан байгаа шүү дээ. За үүний дараа 11-ч Майкэд гомдоод салахаар болдог бөгөөд Майк ч бүүн шархалсан зүрхтэй мүлдвэ. Тэр хооронд гэрт болон дэлгүүрт нь хөрөгчний соронзонгууд нь соромзон чанараа алдаж унаж явахыг олсон Жойс энэ талаар судлахаар Вилийн сургуулийн шинжлэх ухааны багш ноён Кларктай очиж уулзлаа шүү. Тэгэд ноён Кларк том хэмжээний асар хүчтэй төхөөрөмж ингэж чадна хэмээн Жойст тайлбарлаж өгөв. Энэ үеэр Дастин, Стив, Робин гурав нөгөө орсуудын яриаг ашгүйнийг тайлж уншдаг бөгөөд тэгж байх зураа манай гурав тэр ярианыхын цаана дуграад байгаа чимээ нь өөрсдийг нь ажиж байгаа дэлгүүрт явж байгааг олж мэдлээ шүү. Тэгэхээр чин орсууд чинь Хавкинс хотод аль хэдийн ирээд үүрлцсэн байгаа гэсэн үг. Одоо юу гэсэн үг вэ? Тиймгүй ангийн төгсгөл болоход билеж хамт цуг ажилдаг усан сангийн хамгаалагч охиныг барьцааж авангуудаа нөгөө агуулга дээр авчирн нэгэн аим шигтэй мангас төглөө шүү. Одоо юу болох юм бол тоо цаашд. За тиймгүй үүний араас цуурлын 3 дугаарыг эхлэхэд 11-ч Майкаас салан гэртээснийхээ дараа Майкийг юу хийж байгааг мэдхэр шийдэн өөрийн супер хүч чадлаа ашиглаад хөндийн ертөнцөөр дамжин Майкийг Лукастай цуг байгааг тагнаад явж идэг наасан. Тэгтэл тэр зур уг нь Жойстай хамт цуг оройн хоол идэж хурган болзоо ихэр шийдсэн Хопперч оройн цог нь бүтлгүүлсний дараагаар шаас огтоо ууртай хурч ирдэг бөгөөд 11-ийг өрөөндөө инээгээд бахаар дахиад л Майк ирсэн байх гэж бодонгуудаа амар сүртэй яваад иртэл 11-ийг Макстай цуг байгааг хараад бантад гараад өгөө. Бүүдэхгүй нэрээ. Үүний дараа Макс 11 хоёрч лонх эргүүлж байгаад дараагийн тагнах хүнээ сонгож гардаг бөгөөд тэгтэн Максын хойд ах Билли тарлаа шүү. Ингээд 11-ч хүчээ дахин ашиглаж байгаад Биллиг очоод ажигтал Билли нөгөө хулгайсан охиныхоо дэргэд байж байгааг 11 олж хардаг бөгөөд яг тэр мөчтөнч Билли өөрийг нэг зүйл ажиглаад байгааг мэдэнгүүтээ 11 рүү иргэн харлаа шүү. Айхтар гэж. За үүний дараа маргааш өглөө болоход Жойс Хоппер дээр хурч ирээд өчигдөр өрөө болзооноосоо мөрж алга болсонтой уучлалгун араас нь хотын доор ямар нэгэн аимшиг туршилт болж байж магадгүй талаар хэллээ. Харин тэр зур Макс 11 хоёрч Биллиг шаллахаар гэрт нь очтол угаалгын өрөөнд дотор цустай шүгэл мөсөөр дүргсэн байна гэд амар юмнууд болдог насан. Нөгөө талд Нэнсэж сонныхоо хүмүүст өчигдрийн үдсэн баахан хархнуудын талаар хэлж ямар нэгэн хачирхалтай зүйл болоод байгаа талаар хэлэх гэж оролцсон ч цаадуул Нэнсийг тоож сонссонгүй. Энэ зур Вилч бууин болж байж иргэн Макс, Лукас хоёртой нөгөө гяндан ба луунууд гэдэг тоглоомоо тоглоод байж байгаа. Гэсэн ч Майк, Лукас хоёр гэж нэг юм Макс 11 хоёрыг бодоод Вилтэй олигтой тоглохгүй суугаад идэг наасаа. Гэхдээ тэгэхээр нь Вилийн шал дургуун хүрээд энэ хоёрыг хаяад яваад өгөө. Энэ хойгоор нь 11 Макс 2 Биллиг мөрдөөж явж байдаг бөгөөд энэ зураа Биллийн өмнөх анги дээр хулгайлдаг усан сангийн аврагч охиныг супер хүчээрээ хайтал Билли тэр охиныг барьцааж авангуудаа амар их мөстэй угаан дотор суулгацсан байвал яах вэ? Тэгж юу н яах гэж байгаа юм бол доо. Энэ үеэр Жойсийн хүсэлтийн дагуу Хопперч Хавкинс хотын лаборатори дээр иргэн ирж дотор нэлдэв туршилтын тэр явагдаж байгааг шалгаж үзэхэр болов. Тэр хооронд Дастин, Робин хоёр ч нөгөө том худлааны төв дотроо орсуудыг хайгаад явж байдаг бол Робин болохоор орсуудын яриаг тайлж уншлаа л та. Нөгөө талд Нэнси Джонтон дээр ирээд дутлаад байгаа бүхнийг олж мэдхийн тулд нэг харах барьж авахар шийдэж орой дахин дуудлага өгсөн нөгөө айл руугаа орчихоор болов. Ийм түүний дараа үзэгсэлэгтүүд Хоппер Жойс хоёр Хавкинс хотын лаборатори дээр ирсэн доод ертөнцийн хаалга нээгдсэн байсан хэсэг рүү орж үзэхэд юу ч байдаггүй боловч удалгүй лаборатори дотор хэн нэгэн явах чимээ гарлаа шүү. Энэ үеэр Майк, Лукас хоёрч Вил дээр уучлах ухаар ирсэн боловч Вил гэртээ биш нөгөө модон урсан дотроо ирээ сууж байдаг буюу найзуудтайгаа урдын шигээ байж чадахгүй байгаадаа уурлаад урцаа явдээд ажил яах вэ? Харин тэр үеэр Нэнси Джонтон хоёрч анх харахны дуудлага өгсөн айлдаа яван очтол тэр айлын их чинь зойрондоо шор ойдсон сууж байла. Юу болох гээд байна чинь. За Дастин, Стив, Робин гурвын хувьд болохоор эцэст нь явж дэлгүүр дотор баахан орсуудын тагнууд байгааг олж мэддэг бөгөөд түүнтэй зэрэгцээд Хопперч лаборатори дотор яваад исэн хүний хөөж явах үеэр нөгөө гартагаа жинхэнэ нэгийг үзэлж арай ч алуулцсангүй. Ингээд ангийн төгсгөл болоход Макс 11 2 нөгөө хулгайлагдсан охины гэрт нь яваад очтол нөгөө охин чинь Билигийн хамтаар гэрийнхэнтэйгээ оройн хоол юу ч болоогүй юм шиг идээ сууж байвал яах вэ? Ингээд Макс 11 2 эргэн гэрээс гараад явах зур Вилч нөгөө урцаа эвдэлж хайсны дараагаар гэнт хачин мэдрэмжинд автан хэсэг хугацаанд хөдөлгөөнгөө зогсож байсны дараагаар Майк хурч ирэнгүүтээ тэр буцаад ир чимээ хэллээ. За тэгэхээр тэр агуулгад байсан мангас чинь Вилийн өмнөх бүлэг тарсан сүүдрийн мангас болж таарлаа шүү. Ондоо яандаа таминэ. Тэгсээр ангийн төгсгөл болоход Макс 11 2-ыг гараад явсан хойно Билич нөгөө охинтойгоо нийлж яваад аав ээж хоёрыг нь цогж умгаагаад яваад өглөө шүү. Та ингээд YouTube дээр орох юм бол видео эвлүүлэхийн тухай мянган урт бог нь өмцөм янз янзын бичдэг байгаа. Гэхдээ үнэндээ тийм урт зүйлд суух цаг хинтж байхгүй шүү дээ. Тиймээс би бол өөрийн олон жил сар зарцуулж ойлгосон эвлүүлийн суурийг танд маш товчхон ойлгомжтойгоор нэг цомхон хичээл багтаад хүргэж байна. Програмын бүтц болон тэгээд аудио өнгө засварыг
хэрхэн каталог, экспорт гэд бүгдийг нь хамруулсан хэмжээл гоё. Энэ бол мэргэжлийн эдиторүүдэд зориулсан хичээл биш ээ. Харин эхэлж байгаа танд зориулагдсан анх шатны хичээл юм. Хэрвээ та өмнө эвлүүлгийн програм нэгээ төвөгтэй санагдаад хааж ирсэн бол яг одоо задлан цэг хэмээн сайтаар ороод энэхүү хичээлийг үзээрэй. Хайх хэрэггүй дээ. Дагаад сурна. Өнөөдрөөс эхлээрээ эвлүүлгийн сүрээ эндээс аваарай. Ингээд үүний араас цуурлын 4-р анги эхлэхэд биелэж нөгөө охины эцэг хийг хулгайлан хаягдсан агуулга дээр авчирдаг ба тэгт нэг энт дахин нөгөө амир мангасчин гарч ирээд хулгайлагдсан охин аавын нүрийг тэмтрүүлээрээ ороогод авлаа шүү. Ингээд маргааш өглөө нь болоход Хопперч өнгөрсөн шөнө лаборатори дүхэнгээ алдсны дараагаар гэртээ иргэн сэрлээ. Тэгсэн Хопперыг тэг зодуулсны дараагаар Жойс хөрхийн минь тэр жинтэй амтныг чирээд гэрт навчирсан юм байна шүү дээ. Энэ зур Майк Жаралтай Макс руу залгаж гэрт нь хурдан ирэхийг хүсдэг ба Лукас ч гэсэн мөн Дастин руу залгаад дутах гэтэл Дастин Стив хоёр ч баахан Орсын тагнуулуудыг тагнаад яваа шүү дээ. Түүний араас үзэг зэрэгтэхэд өчтөрөөрөө Билигийн хулгайлдаг ах уу буюу Нэнсигийн ажилдаг сонины газрын дараах чинь өглөө ажил дээр ирсэн зогсож ивэл яах вэ? Гэсэн ч тэр үеэрээ манай ах уугийн хамаг хөлс баасан цуваад давхар Нэнси Жонтон хоёрыг өчигдөр нөгөө айл руугаа яах гэж очсон юм гээд барьж идэнгээ алддаг бөгөөд эцэст нь Нэнси Жонтон хоёрыг та хоёрыг сурвалжлагч болж тоглоё юу хэмээн халаад айчв. Ах ууч одоо угаасаа мангасын удирдлагын дор орсон байгаа л да. Тиймхүү хүний араас үзэг зэрэгтэхэд Макс 11-2 Майк Лукс Вил 3 дээр хурж ирдэг бөгөөд тэр үеэр Вилч өчигдрөөрөө юу мэдэрсэн талаараа дуулгалаа шүү. Вил өчигдрөөрөө 2 дугаар үлэгт сүдрийн мангаст баригдахдаа мэдэрч байсан тэр эвгүй мэдрэмжээ дахин мэдэрсэн бөгөөд энэ удаа өөр хин нэгэн сүдрийн мангасын гарт орсон байж магадгүй талаараа тэр хэд хэлж байгаамаа. Харин энэ зөөр Хопперч өчигдрөөрөө лабораторид дуусан явдлаа мөрдөд ивж байхдаа тэр зодолцсон нөхрөө яг өдөр нь хотын дарагтаа уулзах үеэр өрөөнд нь олж харснаа санаад хотын даргаыг байцаагаа сууж байваа. Тэгэхэд нь мань хотын даргач Хопперыг баг зэрэг морих гээд үзэхэд нь Хопперч шууд босч ирэнгүүтээ хотын даргаыг зодож эцэст нь хэрэгэ хүлээлээ. Тэгсэн яасан бэ гэхээр саяхан Хавкинс хотод нэгдсэн нөгөө Старкорт гээд худлааны төв чинь хот даяар баахан газар худалдан авч байгаа бөгөөд тэгэхдээ Хавкинс хотын даргад сайхан авилга өгч байж олж авсан юм байна л да. За энэ зөөр Робин ч явсаар байгаад өөрийнхөө ажилтдаг Старкорт худлааны төвийн план зургийг олж авсан байдаг ба тэндээсээ харж байгаад агааржуултын хоолоогоор дамжин орж Орсуудын байгаа нөгөө нууц байрлуунд буух төлөвлөгөө гаргав. Гэвч үүнийгээ хэрэгжүүлэхэд нь манай 3 тентисийн юмнууд ягаад ч агааржуултын хоолоогоор багтахгүй байсан тул Луксын охин дүү Эрикаг зармигаар хавалдаж байгаад оруулчул яах вэ? Хүүхэд алаа ичваа тагвар. За энэ зөөр Вилч сүдрийн мангас иргэн ирсэн хэмээн хэлсний дараагаар Майк 11, Макс, Лукс, Вил тэр тавч биелийг сүдрийн мангасын иргэшээлд орсон байж магадгүй мэн сэжиглээд тэрийг шалгаж үзэхэр боллоо. Хэрэг та хэд санаж байгаа бол сүдрийн мангасын иргэшээлд орсон хүмүүс чинь халууныг үзэж чаддгүй шүү дээ. Тийм болохоор манай тавч нийлж байгаад биелийг усан сан дээр үүдэг саунд түгжиж биелийг үнэхээр магасын талд байгааг шалгаж үзэхэр боллоо. За үүний дараа дахин нэг үзэг зөвлөлтөд шөнө болж худлааны төв хаагдсан хойно Дастин, Стив, Робин 3 Эрикаг агааржуултын хоолоогоор оруулан Орсуудын нууц өрөө рүү явуулж хаалгыг нь онгойлгосны дараа өөрсдөө орлоо шүү. Түүний дараа манай дөрөвч тэр өрөөнд дотроос нэгэн маш нууцлаг ногоон өнгийн гэрэлтэй бортох шиг юм болдог ба тэрийг авчаад яг гарах гээд нэг товчдор санаандгүйгээр дартал Орсуудын газар дуур байсан нууц бааз руу буугаад эхэллээ. Дуус. Энэ зур Майкийн багийнхан ч биелийг ажиллаарсан хойно намжилттай саунд төгжиж дулааныг нэмж эхлэхэд биелич нэрнгээсээ сүдрийн мангас баригдсан батлагдаж байгаамаа. За үүний дараа сауны халуунд биелич нэлээд эвгүй болж эхлэхэд нөгөө талд сүдрийн мангасанд эзэмдүүлсэн өөр хүмүүс ч бас хэцүүдлээ шүү. Бас энэ үеэр Нэнси ч өчтөр очисон айлынхаа агчдэр иртэл манай агч чинь сүдрийн мангасын иргэшээд орсон байгаа тул яг биели шиг хамаг биеэр нь хар суудсан гүрийж гарч ирээд орилж харлаад бөө юм болж байна. Ингээд биелич сүултээ сауныхаа өрөөний хаалгыг эвдээд гарч ирэхэд нь 11 ч хүчээ ашиглаад биелийг түлхэж унгааж итэл биелич мөчөөгөө өгөлгүй 11-т эргэж үдэлцээд боомлж алах гэж байсан ч чадлгүй цухтаагаад яваад өглөө. Үүний дараа биели иргэн нөгөө авлах дээр ирсэн байдаг бөгөөд тэнд сүдрийн мангаст эзэмдүүлсэн өчнөөн хүн ирсэн зогсож байгаа юм да. За тэгсээр 5 дугаар анги эхлэхэд Дастин, Стив, Робин 3 ч доошоо явсаар эцэст нь Орсуудын байгуулсан нууц баазд хурч ирлээ. Тэгтэл яг тэр үеэр нь урдаас нь 2 Орс зэрэг ороод ирдэг ба манай 3 ч гэс лифтний дээд тал руу нь гарна нуугдлаа. За энэ зөөр Хоппер Жойс 2 ч мөн Орсуудын мөрөөр мөшөөд явж байдаг бөгөөд хотын даргаыг жаал байцаасны дараагаар Хавкинс хотын нэгэн фермийн доор Орсууд өөр нэгэн нууц бааз байгаа талаар мэдээлэл олжээ. Ингээд үүний дагуу Жойс, Хоппер 2 ч тэрөөрөө нөгөө ферм дээр явж очиод доошоо зойрлуу яваад ортол 2 Орс эрдэмтнийг оллоо. Тэгтэл яг тэр үеэр нь Хоппер Жойс 2 нөгөө 3 дугаар ангийн төгсгөд Хоппертой зодтолдог Орсын тусгай ажилтнанд хүрээд ирдэг бөгөөд тэгээд л нөгөө Хоппер энэ хоёрын ээлжид нэгэн зодон дахин хэллээ. Тэгсэр зодооны төгсгөлд өнөө Орс нөхөр чинь Хопперыг баг буудаж алангаа алтахад манай хүн арай хийж зүгтж нөгөө олсон Орс эрдэмтнийхээ нэгийг дагуулan гарч зүгтааж амжив. Тиймхүү маргааш өглөө нь болоход Хоппер Жойс 2 болон Орс эрдэмтэн 3 амжилттай зүгтааж чадсан ч яг замын дунд машин нэвтрэгчдэг наасан. Тийм болохоор манай 3 явган явхаас өөр аргагүй болвоо. За тэр зур 11 ч одоо Хопперыг тийм модон дундуур явж байгааг супер хүчээ ашиглан мэддэг ба Хоппер нөгөө олсон Орс эрдэмтэнтэйгээ хил амаа олцохоор орчуулж болохоор явж байгаа ч. Түүний дараа Нэнси, Жонатан 2 ч Майк, Лукс, Дастин 11 болон Вил 5 дээр ирээд өөрсдийнхөө олж мэдсэн зүйлэн талаар ярьлаа. Тэгэхэд нь Майк ч мөн өнгөрсөн шөнө Билли тохиолдсон явдлыг ярьж энэ хоёр үйл явдал хоорондоо холбоотой гэдгийг ойлгож байгаа. Түүнээс гадна Билли бусад сүдрийн мангасад эзэмдүүлсэн хүмүүстэй холбоотой гэдгийг манай хэд ойлгодог ба үүнийгээ шалгахаар Биллигийн хулгайлж байсан нөгөө усан сангийн амь аврагч охины гэрлүүн очиж шалгаж үзэхэр боллоо. Ингээд үүний араас үзэг солигдоход манай хэд ч бөөндөө хулгайлсан охины гэрт очтол гэрээр нь дүүрэн хүмүүсийг муужруулдаг химийн бодисыг олдог бөгөөд тэр химийн бодисыг нь сүдрийн мангасад эзэмдүүлсэн хүмүүс нь идээд
байгаа юм байна л да. Хайрхан гэж. Тэгэхээр эн чинь өмнөх бүлэг дээр гарсан үйл явдлаас илүү амар хэрэг болж тарах гэдэг юм. Ийхүү энэ бүхний Нэнси шургаалгдсан хүмүүсийг бөөндөө нэг газар цуглаж байгааг ойлгон тэр газрыг нь олохоор боллоо. Нөгөө талд Хопперч Жойсийн хамтар нөгөө олзож авсан Орс эрдэмтэйгээ цуг өмнөх бүлэгт барбаригийн хэргийг мөрдөж байсан хувийн сэтгүүлч Мюри дээр авчирлаа шүү. Харин Дастин Стив Робин 3 болохоор нөгөө газар дор нууц бааз руу нэвтрэн орж Орсууд нөгөө ногоон шингэнтэй бортохоор яг юу хийж байгааг нь олж мэдхээр явж байгаа юм. Тэгсэн сүултээ Орсууд тэрийг ашиглаад Хавкинс хотын доор доод ертөнцийн хаалгыг нээгээд үжээлээ шүү. Гэхдээ яаж ингэж нууцаар юм хийж чаддаг байна те. Үүний араас ч Нэнси Жонтон хоёр нөгөө харахнуудын талаар дуудлага өгдөг айлын эгч рүү Майк Тэриди хамтаар явсан очиход нөгөөч нь алга болсон байл яг. Тэгтэл яг тэр үед Нэнсиг ажилладаг сонины газрын дарагч бус сүдрийн мангас эзэмшүүлсэн хүмүүсийн хамтаар гарч ирээд Нэнси Жонтон хоёрыг алах гэж хөөж эхэллээ. Тиймээс Нэнси Жонтон хоёр ч боо юм бол зугатаасан боловч сүүлдээ нөгөө сүдрийн мангасын хүүхэлдэйнүүдтэй алцгаас өр харахгүй болж нөгийнх нь нүүрлүү нэлээд хүчтэй зогтол. Нөгөө хүүхэлдэй чинь ч гэсэн тэр өвдөлтийг нь мэдрвэ. Үүний дараа Нэнси Жонтон хоёр нийлж байгаад арай гэж хоёулангийн дуусгатал цаат хоёр нь өгснийхээ дараа гинт хайлж улаан махуулж хөрөнгуудаа хоорондоо нийлээд мангас цулаад гад ирлээ. Бурхан минь гэж. За үүний араас цувралын маань 6 дугаарыг гэлэхэд Дастин, Стив, Робин болон Эрика дөрөв Орсын цэргүүдэд мэдэгдээд хөөгдөж эхэлдэг бөгөөд яг энэ үеэр нь Дастин, Эрик хоёр зогтож чадсан ч Стив, Робин хоёрыг бариад ав. Тэр хооронд эмнэлэг дээр Нэнсиг өнөө айхтар мангас чинь хөөж эхэлдэг бөгөөд Нэнси ч одоо бөө юм болж нэг өрөөнд ороод ногтол хаалганыхын доогуур нөгөө мангас нь урсаад ороод ирвэл яг. За энэ үед Нэнси ч Баттараа мангасын холболтоотой гээд байж байтал 11 ч яг зөв цагтаа гарч ирэн Нэнсиг авч нөгөө мангас чинь хүч чадлаа ашиглаж байгаад цонхоор гаргаж шидчихв. Гэсэн ч нөгөө мангас чинь хүтгүү бөгөөд харин ч богор ус зайлуулах суугаар зүхтаагаад явдаг бөгөөд тэндээ Билли болон өнөө хулгайлагддаг охинтой иргэн нэгтлээ. За энэ маргааш өдөр нь болоход 7 сарын 4 буюу Америкийн тусгаар тогтнолын баярын өглөө болоход Хавкинсын авилгачин 3 хотын дарганч нөгөө Орсын тагнуултаа уусдаг бөгөөд тэр үеэрээ тагнуулч нь хотын даргаыг зодож модод Хопперыг олж иргээ тэглээ шүү. Тэр үеэр Хопперч Мюри дээр очиод нөгөө олдсон Орс эрдэмтнээ байцаалгаж гарлаа. Энэ Орс эрдэмтнийг Алексей гэдэг бөгөөд Алексей ч сүүлийн хэдэн сарын турш Хавкинс хотын доор доод ертөнц рүү орох хаалгыг нээхэд бол асар их эрчим хүч ялруулдаг төхөөрөмж зохион бүтээж хаалгыг нээхээр ажиллаж байсан талаар хэллээ. Тэгэхэд нь Хопперч одоо Алексейгээс тэр төхөөрөмжийг нумтрааж болох талаар асуухад Алексей ч боломжтой. Гэхдээ тийшээгээ нэвтэрч орно гэдэг баг боломжгүй хэмээн хариулв. Гэхдээ сургуулийн насны дөрвөн бацаа нэвтрээд орцсон байгаа юм да. За энэ зур Дастин, Эрик хоёр ч Стив, Робин хоёрыг судлах арга хайгаад явж байдаг бол нөгөө тал Стив ч одоо Орсуудын эрүү шүүлтэнд ороод хатуу ширүүнээр байцагдж байлаа. Тэгсэр сүүлд нь Орсууд Стив, Робин хоёрыг нэг өрөөнд хордог бөгөөд тэр үеэрээ манай хоёрч айгүй амьдрал ярээ сууж байтал Орсууд дахиад түрээд ирвгүй. Тэгээд Стив, Робин хоёрт нэгэн үл мэддэгдэх зүйл тариад авлаа да. Энэ үеэр 11 ч одоо сүдрийн мангасын эзэмсэн хүмүүсийг олохоор хүч чадлаа ашигладаг бөгөөд энэ үеэрээ Билли дээр хөнгөчлөө шүү. Энэ зур Хопперч Алексейгээс бүх үннийг нь мэдэж авсны дараагаар засгийн газар руу ярьж анхааруулдаг бөгөөд тэр хоорондоор нь Орсууд Робин, Стив хоёрыг дахин байцаж эхэллээ. За тэгтэл яг тэр мөчөд нь Орсуудын нууц баазын тохиол дуурдаг бөгөөд тохиол дуурахтай зэрэгцэн Орсын цэргүүд яваад өгсөн. Дастин гарч ирээд Стив, Робин хоёрыг авч байгаамаа. Энэ зурч 11 Билигийн дурсамжаараа илдэг бөгөөд Билигийн аав нь хэрхэн баг багт нь ээжийг нь хүчрээлдэг байсан тухай болон Макстай анх тайлцж байсан үегээд бүхий л хүнд хэцүү үеүүдийн түүхийг ажиглав. За үүний дараа 11 сүдрийн мангасыг нуугдаж байгаа өнөө агуулгын байршлыг олдог бөгөөд яг тэгээд байж байтал Билигийн ухамсар доторх нөгөө сүдрийн мангас чинь 11-ийг өөр газар аваад явлаа. Тэнд сүдрийн мангас 11-ийг устгах хэмээн сүрдүүлдэг бөгөөд энэ үеэр агуулгах дотор сүдрийн мангас өөрийн эзэмсэн бүх хүмүүсийг цуглуулж аваад аврах том мангас болон хургаад байж байлаа да. Ийхүү цувралын 7 дугаарыг эхлэхэд Хавкинс хотын хард иргэд тусгаар тогтнолын баяраа их өргөн дэлгэр тэмдэглээд байж байдаг бөгөөд тэр зур өнөө айхтар мангас чинь Хавкинс хотын иргэд рүү ойн зүгээс нууцаар гитэн ирж байв. Тэр зур Билигийн дурсамжаас иргэн ирсэн 11 найзуудтайгаа Билигийн хийсэн зүйлийг яриад байж байтал өнөө мангас аль хэдийн манай хэдийн байга газар хүрээд ирвэл яг. Энэ орондоор Дастин, Эрик хоёр ч Стив, Робин хоёрыг аварч дээшээгээ худалдааны төв рүү очиж ногдов. За тэгж байх зур өнөө амар мангас чинь манай хэдийн байга байрлуунд дайрч эхэлдэг бөгөөд Майк, Джонатан, Вил, Нэнси, Макс, Лукс болон 11 тэр чадлаараа толдох гэж үтсэн ч тийм том мангасыг одоо яаж дийлхэвтэй. Ингээд сүүлдээ өнөө мангас чинь 11-ийг тэмтрүүлээрээ барин авч яг идэх гэж явахт нь манай хэд сулж чадсан ч 11-ийн хөлийг хатсаж байгаа. Түүний дараа 11 ч өнөө мангас дээр өөрийгөө ашиглаж байгаад өнөө айхтар мангасыг хоёр хувааж хайдаг бөгөөд түүний дараа мангас ойн гүн рүү цухтан халаа боллоо. За дараагийн хэсэг гарахад манай хэд ч 11-ийг аваад ойролцоох супермаркет дээр ирэн 11-ийн шархыг зэрвлээд байж байгаа. Тэр зур Нэнси, Жонтон хоёрч мангасыг хэрхэн зогсоох талаар ярилцаж гардаг бол худалдааны төвд Орсуудаас амжилттай цугтаасан Дастин, Майк тэр хэдтэй холбоо ирж авахыг хүслээ. Энэ үеэр Хопперч одоо нөгөө Мюри, Жойс болон Алексейгийн хамтаар хам хурдаар Хавкинс руу явж байдаг бөгөөд замдаа Орсуудын хийсэн төхөөрөмжийг унтраахын тулд хоёр түлхүүр хэрэгтэй гэдэг Алексейгаас мэдэж авч байгаа юм. Ингээд үүний араас үзэгсэлэгтод Хопперч ашгүй Хавкинс хотод төрж ирмэгцээ хотын даргын зохион байгуулж тусгаар тогтнолын баяр дээр очдог ба харин Мюри Алексейг дагуулan Америкийн баярыг үзүүлээд явж ялаа. Тэгтэл яг тэр үеэр нь өнөө Хоппертэй зодтолдог Орсын тагнал гарч ирэнгүүтээ Алексейг чэйжэнд нь буудаад таялаа да. Юугаа хийж Алексейг ийм ил газар аваад явж идэм дээ. Орсууд мэдээж оргодол хүнээ хойноос нэрээ даалах нь ойлгомжтой шүү дээ. Тийм хүний дараа Хопперч Жойс хоёрч Майкийн эцэгтэй очиод хүүхдүүд хаанагааг мэдгэсэн чаддаггүй. Гэхдээ тэгсээр удалгүй Мюригаас Алексейг бодуулсныг мэдээд Хопперч Жойс хоёрч гяс Алексей дээр яваад очтол Алексей аль хэдийн нас орсон бэ. Түүний дараа Хопперч Алексейг алсан Орсын тагнуулын араас хөөж ан маань үдсдэг бөгөөд эцэст нь Хоппер өнөө Орс тагнуулын чэйжэнд буудсан ч цаатах нь сум нэвтрдэггүй хантаа зүмссэн байлаа да. За түүний дараагаар Хопперч Мюригийн хамтаар цухтаагаад явлаа. Ийхүү ангийн төгсгөл болоход худалдааны төв хаагдсан хойно Дастин, Робин, Стив гур худалдааны төв дотор ногдож байтал Орсууд гарч ирээд манай гурыг хайж яг барьж авахад 11 ч амжиж хурч ирээд өөрийн хүч чадлаа ашиглаж Стив, Робин, Дастин тэр гурыг аварлаа шүү. Гэсэн ч үүний дараагаар 11 ухаан алтан ундаг
11 ба ангийн ихэнд өнөө мангастай тулдаж шарахтахта 11 тэрэ ахтар мангасаас халдвар авсан байвал яах вэ? Зөөлөх гэж. Энэхүү 3 дугаар үлийн төсөглөө эхлэхэд 11-ийн хөлний шархан дотор нэг сонин хорхоо шиг юм яваад идэг бөгөөд түүнийг ч манай хэд зүсч авахсан чадсангүй. Тэгэхээр 11-ийн сүлд өөрийнхөө хүчийг ашиглаж жоод хөл рүүгээ орсон тэр хорхоо шиг зүйлийг гаргаж ав. За үүний дараа манай хэд дөрмийн дагуу ахин төлөвлөгөө гаргаж Дастин, Эрика, Стив, Робин дөрвийг Дастины өндөр давтамжийн радио руу явуулахаар боллоо. Харин Joyce Hopper Murray 3 Оросуудын нууц байгууламжууд нэтгэхээр болж үлдсэн хүүхдүүд нь Murray-гийн хорогдох байр руу явахаар болов. Ингээд үүний дараа Nancy Jonathan 2, Bill 11, Max, Lux, Mike-тай хамт цуг авах гээд явах гэж байтал Bill-ийг гараад ирдэг бөгөөд манай хэд гяс машинаасаа буугаад иргэн худлааны төв рүү яван орлоо шүү. Энэ хооронд Hopper, Joyce, Murray 3 ч Оросуудын бааз руу доошо буудаг бөгөөд яг буутал урдаас нь 4 орц зэрэг гараад ирлээ яах вэ? Тэгтэн Hopper ч нөхдүүдийг шууд автомат бугаар шүршиж аллаа. Энэ зур 11 ч өөрийнхөө чадлаа ашиглах гэсэн чинь болдоггүй бөгөөд яг энэ үед нь сүүдрийн мангасч манай эдийн дээрээс орж ирэн жинхэнэ алцсан эхлэв. Харин Hopper, Joyce, Murray 3 Оросуудын нөгөө айхтар төхөөрөмжийн хэсэгт амжилттайгаар нэвтэрдэг бөгөөд Hopper ч дотгошоо орхоос өмнө Joyce эцэст нэг юм сэтгэлээ илчиж болзоонд өрхөд Joyce зөвшөөрлөө. Энэ хооронд худлааны төв дотор манай эд ч нөгөө нэг мангар том мангасаач чинь нуугдаад байж үүдэг бөгөөд ганц итгэл найдварласан 11 нь өөрийн хүч чадлаа алдсан байдаг. Яа. Тэгсээр эцэст нөгөө мангас чинь Майкийг барих гэж үзэхэд Lux ч одоо чавхан ашиглан өнөө мангасын анхаарлыг сарниулж тэр далмаар нь Nancy Jonathan, Lux, Bill дөрөв зүгтааж гарч амжлаа. Манай дөрөв дөнгөж гарч иртэл Billy бүр яг машинаараа Nancy-г очиж мөрөх гээд хурдж гардаг ба тэр үед нь Steve гарч ирэн Billy-гийн машиныг мөргөж Nancy-г авраа. Steve Billy хоёр ч одоо хоорондоо борцтой хүмүүс л дээ. Тэгсэн түүний дараа Nancy ч машинаа асаан хөдлөхөд өнөө мангас чинь Nancy Jonathan болон Steve Robin тэр хэдийг хөөж эхэллээ. Энэ зур Оросуудын нууц бааз дотор Joyce Hopper хоёр ч явсаар нөгөө айхтар төхөөрөмжийг нь унтраах түлхүүрийг нь хайдаг бөгөөд ядаж байгаа тэр түлхүүр нь нууц кодтой сейфэн дотор байдаг насаа. Дээрээс нь тэр сейфнийх нь нууц код нь алдарт Blank-ийн тогтмол тоог нь азар байна гэж. За үүний дараа Hopper, Joyce хоёр ч Dustin-тай холбогдож нууц кодыг олж өгөхийг хүсгээд Dustin ч өөрийнхөө найз охин Suzy-тэй холбогдлоо. Тэгтэн Suzy ч эхлээд Dustin-тай хамт цуг дуулдаг бөгөөд дууж дуусныхаа дараа Suzy ч Blank-ийн тогтмолыг хэлж өгснөөр Joyce Hopper хоёр ч сейфийг эцэст нь голгож түлхүүрүүдийг авав. За энэ зур Billy ч машинасаа гарч ирээд худлааны төв рүү явж орон 11-ийг барьж авахар тодогш ордог бөгөөд яг тэр үеэр нь Max, Mike хоёр ч 11-ийг аваад явж байлаа да. Тэгтэл удалгүй Billy гарч ирэн Mike, Max хоёрыг зүгээр нясалж хаяад 11-ийг үүрэн явснаар өнөө мангас дээр авчирч өгөв. Тэр зур Joyce Hopper хоёр ч удирдлагын өрөөнд орж ирээд төхөөрөмжийг түлхүүрээр унтраах гэж Hopper-ийн алддаг Оросын тагнуул гарч ирснээр Hopper-тэй сүүлийн раундын тулаана хийж гарлаа шүү. Гэхдээ энэ удаа Hopper өнөө Оросын тагнуулыг эцэст нэг юм зүйл тусгаж төхөөрөмж рүү аваа шидчихв. Тэр зур Steve, Nancy тэр идэж Billy дээр хурч ирээд 11-ийг эргэн суллахаар үзэлцэж эхэлдэг бөгөөд яг энэ зур 11-ч Billy-г ухаан санаа руу нэвтрэн орж ээжийнх нь дурсамжийг үзүүлэн Billy-г сүүдрийн мангасын нөлөөллөөс гаргалаа шүү. Тэгсэн түүний дараа өнөө амир мангас чинь яг 11-ийг идэхэд хурч ирэхэд нь эргэн сэргсэн Billy-ч 11-ийг хамгаалав. Энэ зур Hopper өнөө Оросын тагнуулыг аван төхөөрөмж рүү шийдэх төхөөрөмж нь эвдэрсэн байдаг бөгөөд хэрв Joyce төхөөрөмжийг унтраавал Hopper амиа алтгаар байлаа. Тэр үед нь Joyce ч Hopper руу эцсийн удаа харан салах ёсын төхөөрөмжийг унтраадаг бөгөөд төхөөрөмж унтрахтай зэрэгцэн доод ертөнцийн хаалга хаагдаж өнөө мангас ч гэсэн үхээд өв. Тэгэхээр Оросуудын хийсэн туршлагаас болоод сүүдрийн мангас агныг удаа манай ертөнц рүү орж ирсэн болж таарлаа да. Ингээд энэ бүхний дараагаар Billy ч шархнаасаа болон амиа алдаж доктор Owens ч Америкийн цэргүүдийн хамтаар эцэст нь нэг Оросуудын нууц бааз дээр хурч ирлээ. Тэгсэн тэр үед нь Оросууд бөөндөө зүгтаагаад явцсан байваа. Ийхүү үүний дараа Joyce ч 11 Hopper-ыг амиа алдсан талаар эцэст нь хэлж байгаа юм. Энэ явдлаас хойш 3 сарын дараа Starcourt худлааны төд болсон тулааны дараагаар Joyce, Jonathan, Bill 11-3-ыг аваад өөр хот руу нүүдэг бөгөөд тэр үеэрээ Mike тэр хэд 11 болон Bill-тэй салах гэсэн юм. Мөн Mike 11-тай бас дахин уулзгаа заавал амладаг бөгөөд 11-ийг явахын өмнө өөрийнхөө сэтгэлийг хэлчлээ. Ингээд ангийн төгсгөлд Hopper-ийн бичсэн цагтлыг Joyce 11-т өгөөд түүн дээр нь Hopper 11-т хэлж чадаагүй зүйлсээ бүгдийг нь бичиж тэмдэглэж өөрт нь 11 ямар их үн цэнтэй хизээж бүү мар тэмээн бичсэн байлаа. Ингэж 3 дахь бүлэг минь аль бисаар өндөрлөө. Удахгүй ингээд дараагийн бүлэг орно шүү. Та хэд минь суугтаа subscribe хийгээд бичлэг дээрээ лайк тараад комент бичиж өгч байгаарай. Тонготгүй болцгоо.